Зохиолч Лао Шо орчуулсан гэрлээ. Хавирган сар. Алтан шаргал хавирган сар өөдөөс хүйтнэр мэлтэн. Өнөө мандсан дугаа адил ийм л сарыг би хэдий олон үзсэн бэ? Хавирган сар харагдах бүрээдэн хорвогийн ирэм барааныг эргэн сануулна. Хөхөмдөг үлсийн цагуур аялах шин сар хаа холын дурсамж дуртатгал сэдрээх нь үчин сэвшинд цомрлогоон дэлгэх улаахан цэцгийг өрн залмуй. Хавирган сарыг анх харахад их хүйт даасансан. Цайвар шаргал туяа цацруулах шин сарыг анх удаа энлэн шаналх ах уйдаан нулимстай нүдээр ширтсэн юмдаг. Тэгэхэд би дөнгөж долоотой хөвөнтэй хөрөм ээжийн нэгсэн жижигхэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа одоо ч мартдаггүй. Хаалган олон хавирган сарыг ширтсэнсэн. Тамхины утаа, тангийн хурц үнэр, ээжийн минь нулимс, аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж. Өөд харан үүдэн зогсох үед хинч намайг дуудсангүй, хооллож ундалсангүй. Аавын өвчин сэтэрсэн л гэж дуулдаж билээ. Тэр мөчөст өлсөж ундаасан даарж хөрөөд өрөө бүтгэм гашуун ганцаарлыг мэдэрсэн юмдаг. Сар тэнгэрээр аялсаар талд ороход ганцаар үлдсэндээ нулимс туслуулвч ээжийн сорхир хадуун шөнийн энергиг зүсэн цуурайтна. Аав амьсгал хураасанд цав цагаан давуугаар нүрийн бүтээжээ. Тэр давууг хуу татаж аавыгаан ахин хармаар боловч яагаад чим зүрхэлсэнгүй. Умархан оромж маань жигтэйхэн давчуутул надад суух газар олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж, хөвөнтэй хөрөм дээгүр минь ханцууг нь захалж оёогүй цагаан цамц өмсөглөө. Захлаагүй ханцуунаас унжсан утсыг тасалж байсан нь би сандгийн. Эргэн тойрныхан уйлж унжихч тагтлын гашуудах хэрэг байсан юм гэж юу? Аавыг дөрвөн хавдангаар хийсэн хайрцагт хийх л ажил үлдсэн байлаа. Дараа нь 5-6 хүн мөнөө хайрцгийг мөрөн дээрээ бөгтрүүлэн явхад ээж бид хоёр уйлсаар дагалдав. Аав түүнийг хийсэн хайрцаг өдгөөж нүднэн тодхон. Сүүлчийн удаач болов аавыгаан хараагүйдэн харамсах юм. Хотын хан хэрмэн цаахан хөдөөлүүлсэн аавын минь шарил хөрс дэлхийд унсан борон тусал мэт шингэн улам өргөй болжээ. Ээж бид хоёр гашуудлан тайлаагүй байхад би мөнөө хавирган сарыг ахин олж харсан юмдаг. Өвөр сүүлсэн салхитай өвлийн гойд жихүүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очлоо. Тэгтэн уугуулахаар зэгсэн боодол пёз барьж явлаа. Ээж манд жигтэйхэн сайхааштай хөл өвдлөг эмэгцэл өргөөд хотын хэрмийн язоор төссөн газараас шарсан тулаан бөөр авч өгсөнсөн. Халуун амтныг барихад гар бүлээцсэх тул итгэд хайрын. Бид хоёр их л удаан алхсан шиг санагддаг юм. Аавыг хөдөөлүүлэхэд ийм хол яваагүй дээ. Хоёулахнаа явсан тул зам хол санагдсан байж мэдэх юм. Энэ зурт ээж бид хоёр ёор дуурсангүй. Урд мань тэртээ алсад замхран одох утаа виниартай замл чив чимэг өхэн дүнсэн. Өдөр хоног хэдийн богиносчээ. Баруун тал сүндэрлэг шаргал уулын бэлд аавыгаа нутаглуулж билээ. Ээж аавын ширэл дээр тэрийн унаад мэгшин уйлахад нь би туулайн бөрөөр нь тоглож суусансан. Ээжийг уйлахад аавыгаа сансан ч гэсэн нулимс гарсангүй. Гэхдээ л ээжигээ өрөвдсөндөө мэлэмрүүллээ. Ээжээ битгий уйлаач те гэсээр гараасан татхад намайг чанга гихчин тэврээд цорхир уулав. Төд удалгүй нар жаргаж хоёул харанхуй орчинд үлдэхэд ээж юунаас ч гинтхэн айсан янзтай нулимсаан залгаад намайг хөтөлсөөр гэдрэг иргэн гэрээдийн алхлаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад би ч дагаад эргэв. Гэсэн ч үчлээ дуулын энгэр бэлээр эгнэн яраайсан олон булшны дундаас аавыг анзаарагдах нь үгүй. Ээж санаа алдав. Ийхүү алхсаар хотын хэрмэнд хүрэхэд түнэр тэнгэрт хавирган сар мандлаа. Чимээ энергүй харанхуйд гагцхүү шин сарл хүйтэн гэрлэн
газарт юу юм вэ? Гүйсээр алгасаар хөл цуцсанд ээж намайг тэвэрлээ. Хоёул яаж харснаа мэдэхгүй ч гэсэн харанхуй тэнгэрт мандсан хавирган сарл санаанаас огт гардаггүй юм. 8 нас хүрээд би Данжаадын пүүст эди ямсан барьцаалж чаддаг боллоо. Тэгэхэд багахан чадвараа мөнгөтэй эргэж ирэхгүй бол хоолгүй хомно гэдгийг ойлгосон байв. Ээж арга мохордсон үедээ л эдлэл хэрэглэн Данжаадын пүүстэд тавина. Боодолтой юм өгчөөвөл манайх ширхэгч будаагүй болжээ гэсэн үг. Нэг удаа толион тавихаар гарлаа. Ээж өдөр бүр л толион тардагч энэс өөр зүйл үнэндээ үлдээгүй байлаа. Хаврын өр орсон тул бид хоёр дулаан хувцаанч Данжаадын пүүстэд тавьсан юм. Толион хагалчгалгүй болгоомжтой очих учиртайг мэдгч гисэн пүүс хаалгаа эт барьчихдаг учраас гүйх нь холгүй яаран алхлаа. Пүүсийн хашааны том улаан дааман өндөр лангуунаас жигтэйхэн сүрддэгсэн. Дөхөөд очиход зүрх дэлсэх нь холгүй ч гэсэн өндөр босгоор нь давхаас өөр замгүй. Чингээд үлми дээрээ зогсож угаад үүнийг тавих гэсэн юм гэж хэлээд мөнгө баримтаан аваад хурдхан харих учиртай. Гэтэл тэр өдөр толий маань авсангүй. Өөр юм аваатар гэсэнд толион таврээд гэрээдэн харайлгав. Ээж намайг гар хоосон эргэж ирэхийг хараад бөмбөртөл уйлсансан. Манайх баггүй хогшилтой шиг санагдавч ээжтэй юм хайхад нь хамжихдаа юучгүй хоцорсноо ухаарлаа. Ээжээ хоёулаа юу идэх вэ гэж асуухад ээж маань нулимсaan туслуулсаар мөнгөн хатхуураа өгч билээ. Ээж энэ хатхуурыг үснээсэн хэдэнтэй сугалж байсан ч барьцаан тавьсангүй. Эмээгийн өгсөн хормын бэлэг болохоор аргачихгүй биз. Хатуурaan 50 эдэр гэмэгцэн гарчгүйсэн боловч пүүс хэдийн хаалгаан барьжээ. Довжон дээр нь суусан ч ордуу тавин уйлж зүрхэлсэнгүй. Дээш харвал хавирган сар гялтай хажээ. Уйлж суутал ээж маань хүрээд ирлээ. Ингээд гараас минь хөдлөхөд халуун дулаан элчээр төөнөж хамаг зовлонгон умартаад сэтгэл цадах шиг. Ээжээ хоёулаа харж унтъя. Маргааш иртэрий гэхэд ээж хариулсангүй. Ээжээ энэ сарыг хараач. Аавыг өнгөрөхөд бас хавирган сартай байсан. Хавирган сар ямар учраас хажуулдсан байдгийм бэ гэж шулганан асуусан ч ээж маань дуурсангүй. Гар нь л чичирхийлсэн төдий. Тэр үед ээж маань өдөржин л хүний хувцас суугаадаг байлаа. Би тусламаар байвч яахаа мэдэхгүй тэмээл сэрүүн хүлээж суудагсан. Хавирган сар харанхуйг үл мэдхэн гээгүүлвч ээж бусдын хэр дага болсон оймс гутлыг цэвэрлсээр суун. Чингэд хоолоон жидлгүй хэвтээд өгнө. Дэрэгдэн сууга тэнгэрөөж ширтгэд хааныг сарсан багвахаа мөнгөн утсаар татуулж байгаа мэт нисээд өнгөрнө. Ээжигийн өрөвдөх тусам энэ хавирган сар сэтгэл татахыг яалтаа. Шин сарыг ширтэн суухад сэтгэл хөнгөрөх ажээ. Зуны халуунд зузаа мөсөнд хучигдсан мэт энэ л сар сэрүү татуулж юмсын сүүдэр бүдгэрэн арилаад од мичид анивчин цэцгэс анхилахад би дуртай байлаа. Цэцэг нөвч анхилсан хөршийн цэцэрлэгт ургах өндөр хуайсын цав цагаан цэцгэс салхи сэрчхнэх бүрийд цас шиг будардагсан. Ээж маань өргөлж угаалга хийсээр гар нь хагарсан юмдаг. Хаяа би ээжээр нурууга маажуулагч тэр тэргүй сунаж унтлан ажиллаж байгааг нь мэдэх хойно инхүү эрхлэхэн ч цөөрсөн дөө. Ээж шивэртэй оймс угаагаад хоол идэх хүсэлгүй болчихно. Заримдаа бодол дарагдан суух нь элбэгч юун тухай ингэтлэн санааширдгийг би мэдэхгүй явлаа. Ээж түүнийг ааваа гэж дуудаарай гэж ятгасаар би гэдэг хүн хойд эцэгтэй болов. Төрсөн аав минь хэдийн өнгөрсөн тул энэ хүн миний хувьд хойд эцэг билээ. Хойд эцгийн талаар ярихдаа ээж буруу харан нулимсaan залгаад охиноо өлбөр үлтэй биш те гэсэнсэн. Ийм л учраас ээж маань тэр хүнтэй нийлсэн юм. Би тэр үед юмны учир мэдэхгүй жигтэйхэн аим хаймтан байсан боловч өлсөж ундаасахгүй гэж бодоод битүүхэндээ баярлсан юм. Өчүүхэн муу оромжоосоо нүүхэд тэнгэрт аанайл хавирган сар гялтайж байлаа.
Навсар хайж хийсэн төрж өссөн гэрээсээ холдно гэхэд айц хургастай. Ээж маань хормын улаан жуузанд суухад хэд хэдэн хөгжимчин бөмбөр нүдэж бүрээ үлээсээр хөдөлгөл нэг хүн намайг хөтлөөд явлаа. Жууз тэрэг урагшлахын хэрээр хүйтэн салхинд хавирган сар ёлтойно. Гудамж толбой эзэг үрсэнд хааныг золбин хойл тааралдан. Жууз маш хурдан алсран одоход ээжийг хаашаа авчиваа юм бол доо гэх бодол зурс хийсэнсэн. Оршуулгын газар руу авч явах нь энэ үү? Намайг хөтөлсөн эр шавдуулахад уйлмаар боловч зүрх хүрсэнгүй. Тэр эрийн багшиг хатуу мөс шиг хүйтэн гарт базуулан ээжээ гэж хашгирахыг хүсвч дуу гарсангүй. Энэ мөчөд хавирган сар бүсгүй хүний зургар хөмсөг мэт үзэгдээд жууз тэрэг хавчиг гудмаар явж орлоо. Үүнээс хойш 3-4 жилийн туршид би хавирган сарыг олж харсангүй. Хойд эцэг маань бидэнд муугүй л ханддаг байлаа. Тэдний 2 өрөөтэй, нэг өрөөнд нь ээж тэр 2, нөгөөд нь би унтна. Эхэндээ ээжийнхэн үрд унтахыг хүссэн ч хэд хоноод өрөөндөө унтах дуртай болов. Өрөөний маань цасан цагаан хан туураг сандал ширээ бүхэн ганцхан надад л зориулсан мэт. Зузаан хүнжлөө нөмрөөд хэвтгэд хэдий дулаахан. Ээж маань ч махлаад царай нь улаа бутарч эвэрсэн гарн зөөлрөв. Данжаадын пүүс рүү явах шаардлагагүй болсны зэрэгцээ хойд эцэг маань намайг сургуульд орууллаа. Гэхдээ л хүн чанар сайтай хаяада надтай тоглох түүнийг би аваа гэж дотнчлон дуудсангүй. Тэр ч намайг ойлгодог байсан биз дээ. Тоглоом шоглоом хийж инээд алдахтан нүдэн дулаахан үзэгдэхийг яам. Ээж түүнийг аваа гэж дуудаач хэмээн ятгахт нь зөрүүдлэх хэрэггүй гэдгийг ойлгож ил байлаа. Бид хоёрыг хоол ундтай залгуулсан хүнд талархаж явах нь зүйн хэрэг буй за. Тэр хэдэн жил хөмсгөн сарыг тогтоож ажилласнаа би өөр сандаггүй. Магадгүй зэрвсгэн хараад өнгөрснөө мартсан ч юм билүү хэмэдлээ. Гэлээж гисэн аавыг үд болсон тэр тунгалаг сарны хашнагон өнгөтэй хүйтэн туяа санаанд анайл уяатай. Би сургуульдаа дуртай байлаа. Сургууль маань хэдий цэцэггүйч гэсэн балчирхан миний хувьд цэцэг алгалсан сайхан орчин лугаа адил төсөөлөгддөгсөн. Аавынхан газрыг санахад сэвэлзүр салхинд сүүмэн гэрлэн цацраах хавирган сар санаанд буудагтай л ижил сургуулаан бодоход юун түрүүнд цэцэг навч тодорно. Ээж маань цэцгэн дуртайч гэсэн худалдаж авах боломжгүй байсан да. Хааныг бэлгэн давбал өсөндөө хадагчхан. Заримдаа намайг ганц 2 цэцэг авчирхад найл өсөндөө хатгаад зовлон гүнигэн умартан хэдэн насаар залуужна. Тэр өхөн мөчөд ээж бид 2 ихээ жаргалтайсан да. Би сургуультай дуртай байсан учраас санах тоолонд цэцэг бодогддог ч юм билүү бүү мэд. Би баг сургуулинд өрөх учиртай тэр жил ээж намайг ахаад л Данжаадын пүүс рүү явууллаа. Хойд эцэг маань ямар учраас гинтгий яваад өгсныг би мэдсэнгүй. Ээж ч хаа утсныг мэдээгүй бололт намайг сургуульд явуулсаар түүнийг хүлээсээр суулаа. Гэсэн ч тэр эргэж ирсэнгүй. Захаа занааж битсэнгүй. Хөөхий ээж маань ахаад л шивэртэй өмс угааж үйлэн үсгэнэ гэж бодоход сэтгэл хөндөөрлөвч. Ээж маань өсөндөө цэтэг хацгасаар тайван амгалан байжхгүй гайхалтай юм шүү. Хойд эцгийг сургуу болоход ээж уйлсангүй харин ч эсэргээрийн инээж явлаа. Энэний учрыг би олоогүй юмдаг. Хичээлийн тарж ирэхэд ээж хашааныхан үүдэн дугтах нь элбэг. Энэ мэд хэсэг хугацаа өнгөрч нэгэнтээ үл танихэр энэ дугтыг ээжтэн өгөөрэй гэсээр намайг дуудаж миний дүү харин хэдийг авдаг гэж асуухад би улсхийг доошо харсансан. Ээж маань арга мохорцсондан ийм замаар оржээ. Ээжтэйгээ ярилцахыг хүсвч үг гарахгүй. Өөрөө бичиг үсэггүйн дээр ганц охиндон амиан тавих тул миний охин сайн л сураарай гэхээс өөрийг хэлэх вштэй ямараа. Намайг гэсэндээ л Чингисэн гэх зүрх цочроон бодол минь тун удлгүй батлагдахад ижигэм буруу шаач чадсангүй.
чанга тэврээд ахиж битгий ингээрэ гэж хэлмээр байвч ер яах вүлээ? Тусалж чадахгүй дэ хийл өөрийгөө зөвхөж сургуулаан төгсөөд яах вэ гэсэн бодол давтаад хаа нэг найз охидтойгоо сэм шивнэлтгэхээс цаашгүй. Өнгөрсөн жил сургуулаан төгссөн хэд хэдэн бүсгүй аль нэг айлын бага эхнэр болсон бол нэлээд хэдэн бие үнэлэх болжээ. Тухайн үед бие үнэлэх гэдгийн утгыг мэдэхгүй явсан ч олигтой зүйл ерөөсөн биш болохыг гадарлав. Манай ангийн охидын хувьд энэ тухай сайн мэддэг бололтой булан дохойд нүрэн улайлган шивэр авирхийн зогсох нь энүүхэнд. Сургуулаан төгсмөгц ээж намайг яах вэ гэж бодхоос дотор ардсхийгээд харихаас ч эмээх шиг. Ээж хаяадан амттан ав гэж хэдэн зоос өгдөгч гэсэн би өрдгүү байлаа. Бусдын амттан хараад шүлс асгаран биеийн тамирын хичээл дээр өлсөндөн муурч унах нь холгүй зогсовч мөнгөн хэмнэх ёстой гэж санаад идэх юм авч чадахгүй. Нэг маавгаас их мөнгөтэй болмогцсон зугтмаар санагддагсан. Гонигт бодол инхүү хөвөрөхөд гэгэн өдрөөрч хавирган сарыг хараачлан тайвширч тайтгарахыг хүсэмжлэнэ. Шөнийн тэнгэрт мандсан шин сар хүйтэн ангилга аясын салхинд зүгчиггүй түгээсээр тэртээ дээр бүртийн үзэгдэнэ. Яванда ээждийн хорсох болсон нь юу юунаас илүү гачлантайжээ. Хорсол бухимдал төрөх бүрийд аавынхаа газар руу явснаа санахад нулимс бүрхээд ирнэ. Гэлээч бас ээжигийн гэхийн аргагүй. Зүрх минь хавирган сар шиг нэгэн эгшинд гялтганаад эргээ түнэр харанхуй давтана. Манайд эрчүүд ирэх нь элбэгсэнд ээж надаас цэрвхэн боллоо. Тэр хэлэн унжуулан шүлсэн асгаруулах нохой адил шүлэнгдсэн харцаар намайг ширтэнэ. Тэдний хувьд би амттай зууш төдий. Энэхүү хугацаанд би мөн ч ихийг ойлгож билээ. Энэ биеийн эрдэнэ мэт гамнах учиртайгаа ч мэдэж билээ. Эрчүүдийн харцыг булаах болсондоо эвгүүрхэгч гэсэн үнэндээ тэдэнд таалагдахыг хүсэж байгаагаа мэдрээд өөрөөсөө ч айх шиг. Өөрийгөө нандинан хайрлаж чадахч зөнд нь орхих зүрхтэйг мэдрэв. Энэ мэдрэмжэнд дарвч учраан олохгүй эргэлзэнэ. Ээжигээ халамжилж, сэтгэлийн уудлан ярилцахыг хүсвч өөрийгөө авч үлдэхийн тулд гэрээсээ дайчихаас үр зам байсангүй. Тэмдэнж ээжтэй хорсож гутарч явлаа. Нойр хөлжсөн шөнөөр элдвийг эргцүүлэн хэвтэхдээ ээж минь буруугүй гэж ухаарна. Амьд зуух гэсэндээ ийн явааг нь бодоход хоолоогоор давхгүй торж зүрх савлан зуурхан намжаад эсгэрэх салхилгоо адил түгтүгхэн дэлсэн. Тайвшрыг гэвч тааллаар болсонгүй. Ээж бид хоёрын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд ээж яадаг вүлээ гээд намайг өөрт нь хайртай л бол туслах хэрэгтэй гэж билээ. Ээжээсээ ийм үг дуулан чинээ санаагүй ч гэсэн энэ өдөр ирсэн юм. Ээжийнх нь нас явж байна. Эр хүн залуу хүний эгэлэг нь хэмээхэд үнэндээ ч сүүлийн үед ингэсэг түрхээд үрчлээ нь мэдэгдэх болсныг би анзаарч нэг л эрийн хүслийг гүйцэлдүүлэхээс цаашгүй болсноо ч ойлгуулав. Гандаж гунтахаас өмнө цаг хожих хэрэгтэй гэх ээж минь тэр үед мантуу зардаг эрд ихэд таалагджээ. Миний хувьд нас бий гүйцсэн тул ээжийг нь дагалгүй бие даах учиртай болов. Чадалтайсан бол ээжийг нь хүнд өглгүй тэжээж тэтгэгсэн гэвч түүний замаар мөнгө олно гэж санахад айц төрнө. Би ер нь юу мэдэх вүлээ? Итгэлийн алдсан эмэгтэй шиг мөнгө олж чадах билүү? Ээж минь хэдий хатуу сэтгэлтэйч мөнгө олно гэдэг амаргүй хэрэг. Ээж намайг хүчилсэнгүй туслах хэсгэн өөрөө мэдэх чиглэлтэй уйлж үндсэнгүй. Нулимсан ширгээ биз дээ. Ийм байхад би яалтайч вүлээ. Бой байдлаа дөчргөм насны сэтгэл сайтай махлаг эмэгтэй болох сургуулийн захиралдан учрлан өгүүлв. Үндэ ч надад өөр арга байсангүй. Захирал эмэгтэйтэй өөрөөс өмнө энэ мэт додончлон ярилцаж байгаагүй тул амнаас гарсан үг болгон халуун жинжив шиг хайрч ээрч төгдөрсээр эгцлэн харахад тэрээр надад туслая гэвэ. Мөнгө өгч чадахгүй ч гэсэн өдөртөө 2 удаа хооллож сургуулийн үйлчлэгчтэй хамт суухыг зөвшөөрөв.
Сайхан бичиж сурсан хойно бичээчийн туслахаар авна гэж амлахад ямартай ч орох оронтой, ойч хаягтай болоод ээждийн тэр болохгүй гэж бодох үед жаал уужрлаа. Ээж маань энэ удаа хормын улаан жууданд суусангүй. Хүн тэрэгч хөлслөөд харанхуйд далд орж билээ. Хүнжил гудсын маань үлдээгээд явхтаа хэдийн нулимсан залгивч дотрон бол цусаар уйлж байсан бизээ. Газар дээрх ганц охин нь инхүү орхиод явж байгаа хүн өөр яах вүлээ. Харин миний хувьд цорхиртлан уйлж байсансан. Охин төдийгүй анд найз түшиг тулгуур нь болсон би гэдэг хүн ээждээ тусалж чадсангүй. Аяг хоолны төлөө золбин нохоомд ам биеийн үнэлж явсан ээжийг өөрийгөө бодоход хүн гэдэг амтан итгэхийн төлөө төрсөн гэж юу хэмээн гайхширдагсан. Аажимдан ээждийн хорсгоон болж түүнийг ойлгосон юм. Ээж маань огтхонч буруугүй. Амьд зуух гэсэндээ л ийм алхам хийснийг ч ухаарав. Ээжээсээ холдон гомдол гутрлаан умартахад тэнгэрт хавирган сар мандсангүй. Түнэр харанхуй ноёлох ажээ. Ээж маань харанхуйд уусан алдрав. Амьсгал хураалаа гэхэд аавынхаа дэргэд оршуулж чадахгүй л болов. Альхан газарт шингэсэн нь ч мэдэхгүй л өнгөрөх буй за. Энэ хорвоод ээжээсээ өөр хань дүшиггүй байсан би ийхүү ор ганцаар үлдэхэн тэрэ. Ээжээсээ холдоод хавар эртийн цэцэг цан хөмрөх зохиолон хөлддөг шиг сэтгэл хахирган боллоо. Хүнээр тэжиглэж байгаа хүн зүгээр суултаа биш. Захирал эмэгтэй бишиж болохын тулд уран бичлэгээр хичээнгүйлэн оролдож эхлэв. Бусдын хоол хүнс хувцс нарыг хилцэх ангийнхнаасаа хөндөрсөөр сүүдрээсээ өөр ханьгүй болж ганцаардлаг ээжид автлаа. Тэр үест намайг гэх хүн даанч байсангүй. Өөрөө өөрийгөө хайрлаж, урамшуулж, зэмлэхийн сацуу огт мэдэхгүй зан чанартайхан олж мэдэхэд айх гайхах зэрэгцэн хаяадан барьж алдах нь бишгүй. Энэ биеийн энхрийнхэн цэцэг мэд санаад өнөө маргаашин ботхоос биш өн хожидыг эргэцүүлж явсангүй. Хоног хугацаагч умартан хоолндон ор гэхтэл өд болж орой болжээ гэж сэхэрнэ. Тэгэхэд миний хувьд эрх итгэл найдвар гэж байсангүй. Ижигийн бодоход хэдийн том болсноо ухаарна. Үе тэнгийнхэн луга адил улирлын амралт урин дулаан цаг шин жилийг тэсчэдэн хүлээх нь үгүй. Баяр наадам боллоо гэд надад юуны хамаа. Өсч том болохын хэрээр зовлон шанал нэмэгдэнэ гэдгээ мэдэрч өнгө зүс орохын хэрээр өөртөө багхан чадвараа баярлаж явлаа. Гэсэн ч баяр жаргал маань удаан үргэлжлэхгүй. Төдхөн гомдол гутралаар солигдож улмаар гашуун харуусал төрнө. Зүс сайтай ч зудруухан байдлаа санахад ээж маань эрхгүй бодогдоно. Энээс л би хамгийн ихээр айдагсан. Хавирган сарыг би харлагүй их уджээ. Харахыг хүсвч яагаад ч юм нэг л эмээн. Сургуулийн дүүргсэн ч тэндэн амьдарсаар л байлаа. Оройдон эрэм хоёр хөгшил надтай цугулдэн. Тэд сургуулийн дүүргсэн ч багш эсвэгөөс үйлчлэгч болоогүй надад яаж хандхаа мэдэхгүй. Оройдон сургуулийн хашаанд гарч алхахтаа шин сар мандсан бол харцаан буруулан өрөөндөө явж ороод уугууныг бүхнэн түүнд л иүүлнэ. Салхи савиртай шин сарны тухай эргцүүлсээр хэвтгэхэд сэвшээ салхи сүмэн гэрлийн над дээр асгаж өнгөрснийг сөхөн өнөөдрийн үйтэй орчныг сануулна. Сарны гэрэлд саатан нисэх сарсан багвахай луга адил ганцаардаж анхарсан сэтгэлд минь өчүүхэнж итгэл найдвар үлдсэнгүй. Гэлээч би усан нүдэлж уйлж унжсангүй хөмсгөөл зангидна. Удалгүй октийн оймс бэлийнхэн ойж нэхэд ойр зүрийн мөнгөтэй золголоо. Захирал эмэгтэй надад ийм ажил хийхийг зөвшөөрсөн ч гэсэн сургуулийн охид нэхэж чаддаг тул миний нэгснийг авах нь ховрхон. Нэхэж амжаагүй үедээ л алдаг оног авна. Сэтгэл сэргээд ээж минь яваагүйсэн бол тэжээчгэл байж гэх бодол үе үе зурсхийг ч гэсэн олсон хэдийн тооцоод үнэндээ ханаанч хөрөхгүйг ойлгодогсон. Гэхдээ л тэр үед уйрал хайр баяр жаргал бэлгэлж байж тээ. Ээжтэйгээ уулзахыг туйлгүй ихээр хүсч уулзаад хамт амьдрал яаж игээд болох л байх гэж төсөөлөвч эргээд л гансарна.
ээжигээ санахын хэрээр үе үе зүүдэлдэгсэн. Нэгэнтээ сургуулийн охидтой хотын зах руу зугаалж орой 5 цагийн алдад гэдрэг эргэсэн юмдаг. Зам товчилж яваад ээжигээ олоод харчихлаа. Давчуу гудамжны буланд мантуу зардаг лангууны үүдэнд шонд мотор хийсэн томоо мантуу босгожээ. Лангууны тэрвхэнд цаашаа харан бүхийгөөд хөөрөг дарах ээжигээ холоос таньж гүйж очоод тэрмээр санагдавч хамт яваа огтоосон эцсэндээ биеэн барив. Ийм ээжтэй гэж мэдвэл тэд намайг шоолох нь гарцаагүй. Лангуун дөхөн хэрээр би газар ширтэж нулимстай нүдэрээ зэрвсгэн хараад өнгөрөхөд ээж ёор анзаарсангүй. Хэдүүл дэрэгдүр нь алхахад ээж хөргөн дарсаар л сув. Жаахан холдоод эргэж харвал ээжийн үс нүүрлүү нь унжаад анайл хөргөн дарсаар ажээ. Тэр гудамны нэрийг би тогтоож авлаа. Зүрхий минь өтмөрх шиг тавгүрхэж ээжтэйгээ уулзахаас нааш санаа амарсангүй. Тэр үед сургуулийн захирал солигдсон тул хуучин захирал маань шинэ захирал надад хэрхэн хандахыг мэдэхгүй учраас алстаа яахан бодсон дээр гэж хэлж билээ. Бага мөнгөнд толбол 2 юан 7 мав хитгэн задгаа зоостой юмсанжээ. Хэдэн өдөр гол зогоогч хаана хоргодох вүлээ. Гонж суугаад нэмэргүй учраас яах юм бодлоо. Юун түрүүнд ээжтэйгээ л уулзах ёстой гэж сансанч ээж минь намайг өөр дээрээ авч чадах уу? Чадахгүй бол яах вүлээ гэх бодол зурс хийж уулзлаа гэхэд нөхөр нь дургүйцвэл зовоохын л нэмэргэж эргэцүүлээд ядуу зүдүүгийн хар гайгаар ээжээсээ холдсон ч төв удалгүй биеийн дахин чухал гэж шийдлээ. Үйлийн үрээд явхаас өөр яалтай. Энэ хорвоод очих газар бийсэн үү надад? Энэрч хайрлах хүн олдохсон болов уу гэж гансархад даанч үйтэй. Нохойго хайж болов надаас хавгүй жаргалтай болоо. Амьтад хаад харалцсан газраа гудамд унтаж хэвтэж болохч хүн тэгж үл болно. Ухаан санаатай хүн болж төрсөн миний хувьд энэ амьдрал минь нохооныхоос 7 дор бололтой. Сургуульдаа үлдвэл шин захирал яах ч вүлээ? Хөөлгөж туулахыг хүссэнгүй. Хавирган сар гарсан ч сэтгэл жихүүн нялх найлзуур дэлгэрч ангилгаан түгээгч дотор жиндэн. Уулан цэцгэс нов новон навчис өн галаглан нүд булаагч будг нь хууларсан энэ орчлонгийн уг царын цухах шиг. Хавар цаг цаанаал зэврүүн хайлган сэргэлийн минь хахирган болгоно. Уйлахыг үл хөсөвч урсах нулимсан барьж дийлсэнгүй. Би ажил хайж эхлэв. Ээжигийн ирж хайсангүй. Өөрийгөө аваад явчих санаатай олон ч газрын үүдийг онголзуулсан боловч нулимсaan туслуулсаар эргэж ирдэг байлаа. Амин зогох ажил олдохгүй зовхтол ээжигээ ойлгож уучлав. Ээж маань оймс худал цэвэрлдэг байсан ч надад тийм ажил ч олдсонгүй. Тэгэхээр өөрийн биеийн үл хайрлан үнэлсэн түүнийг буруутгаж болно гэж юу? Сургууль заасан зан суртахуун заавал мэдэх учиртай тэрл зүйлс амьдралд хэрэг болсонгүй. Дэд цатгалан мөр бүтэн хүндэл өгөөжин өгдөг болтой юм. Ангийнхан маань ээжийг биеийн үнэлж байсныг ёор гадарлахгүй тул тийм эмэгтэйг цаг үргэлж элдвэр хэлэн доог тохуух хийн. Цатгалан хүмүүст ихэхээс ч өөр яах вэ? Эндэнч үл залгуулах хүн таарвал өөрийгөө харамгүй зориулнаа гэж шийдлээ. Ээж чадсан байхад би чадж л таарна. Хаяадан амьд явмааргүй санагдавч амьдрал татагдсаар байв. Тийм ээ, би амьдрахыг хүсэж байлаа. Зүс сайтай залуухан хүн амьдрах л учиртай шүү дээ. Ингэж бодоод ажилтай болчих шиг санагдлаа. Хавирган сартай хаврын тэршин би тэнгэр ширтэн гадуур алхлаа. Шинхэн сарны сөөмөн гэрэл уд моддыг дээгүүлж, сэвшээ салхи навцыг сэрчгэнүүлэн буй бүхнийг цочоон сэрэхэд цэцэгсийн үнэр зүг чиггүй ангилж ханан дээр туссан сүүдэр чичирхийлнэ. Хавирган сарны доохонтой уд моддын дээхэнтэй инэвхэлж байгаа сахиусан тэнгэрийн нүдлугаа адил хоёроо донцойрон туяар хагаад энэ нүд орчныг таашаан ширтэж байгаа гэлтэй.
Хашаан дургасан цагаан цэцэгтэй мод сүмэн гэрэлд тал биеэрээ цасан дарагдсан мэт үзэгдэнэ. Энэхэн мөчид энэ хавирган сарал итгэл хүслийн минь гүйцээх бизээ гэсэн бодол шурган орж ирлээ. Чингээд сургуулийн захирлын гэрт очивол тэрээр эзгүй байсанд аятайхан байрын ээлдэг залуу намайг дотогшон орууллаа. Би ёр эр хүнээс эмээж явдагч түнд итгэж болохоор санагдсан юм. Хэрэг зөргийг минь асуугаад өөдөөс нэмсгэлэхэд өр зүрх хайлан урсах шихэл болсонсон. Өөрийнхөө тухай илэн далангүй өгүүлэхэд сэтгэл нь баггүй хөдөлж яадагч байсан туслахаар тогтлоо. Чингээд тэр оройдон 2 ён авчирч өгсөнд би авахаас татгалцсан ч сургуулийн захирал авгыг чинь өгүүлсэн юм аа гэд надад байр олсон. Маргааш болтугай нүгэд орж болно гэд дамжуулсан хэмээв. Би түүнд хэдий эргэлдсэн ч гэсэн дуугүй өнгөрсөн юмдаг. Үг хэлбэл ээлдэг дэлгүүн замтай энэ залууг гомдоочихно гэж эмээсэнсэн. Мишээсэн уруул нүүрэнд маань хүрэхэд тэнгэрт хавирган сар үзэгдэх ажээ. Хаврын салхи толгой манаруулан хөнгөн үлсийг ярахад хавирган сар хаа нэг анивилзах одом ичид тодрон харагдана. Урсгал ус руу унжин ургасан удмоддын навчис сүлмэдэг сэрчигнэж гэрэлтцох хайрын дуу аялах үед зэгсний үнэр хан хийн. Зэгсийг тэтгэн тэжээх усны хоржигног сонсон хэвтгэд түүн лугайдл тэнгэрүүд тэмүүлэх хүсэл төрөх болоо. Чихтэй хөрсөн дээр хаврын ялх найлзуур дэлгэрч амьд бүхэн уран дулаан уур амьсгалыг биедээ шингэн амилаад анхилгаан алсын салхиар түгээх ажээ. Өвс ногоо мэт буй бүхнийг умартан цээж дүрэн амьсгалахад өөрийгөө ч мартаад хаврын өрхөн салхи хавирган сарны бүдгхэн туяан дуулсан алдарна. Гэтэл гэнэтхэн тэнгэр бүрхэх тэрүүхэн зур сэхэ авбал амьдралын халуун дулаан элч дээрээс хүчлэн дарна. Хавирган сар үгүй болохтой зэрэгцээд ээжийнхэн араас ийхүү орлоо.